Hi guys, welcome back to Yurisu channel. Yes, we are back. Тэгэхээр бичлэг хийгээгүй бараг нийт 3 сар болсон байна. Та нар юу хийж яваа? Зуны амралтаа сайхан өнгөрөв. За дэрж яах. Ямар ч тач энэ хүртэл үлдээсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр бид эргээд ирсэн. Тэгээ буцаа бичлэг хийж эхэлж байгаа болохоор тэгээд биднийгээ шимтэн үзээрэй. Blue Lock-ийн 10 дугаар бичлэг 5 морил яг үндэ бичлэг хийгээгүй 3 сар болсон. Тэгээд яг хамгийн сүүлд юу болсныг ч би өөрөө санахгүй байна л да. Тэгэхээр гис хараадах. За харсан шүү guys. Хамгийн сүүлд нөгөө нэг Hiyori Isagi 2 маань Meta Wish ашиглангуудаа хамгийн сүүлд айлын ингээ хаалга руу гол хийгээд оруулж байгаа байхгүй юу? 3-2-оор бастард Мюнхен ялж байгаа. Ягаа нөгөө Isagi Hiyori 2 чи хоёулаа Meta Wish ашиглаад Hiyori болохоор Isagi руу ч харахгүй, Isagi хоошоогоо ч харахгүй тэр хойноос ирж байгаа бөмбөгийг авангуудаа Isagi ингээ зохио гол оруулцдаг да нэг тиймэрхүү юм болсон юм аа. Тэ. За тэгэхээр манай өнөөдрийн бичлэг яг тэрхүү гол оруулаад дууссан мөчөөс л эхэлж ийн л та. Исагигийн маань хамгийн том өрсөлдөгч буюу одоо энэ Kaiser болон түүний одоо найз хэм үү нохоо гэх юм уу нээс хоёр бүр амар шоконд орсон царайтай та нар энэ зургаас харж болно. За дөнгөж сая орсон голын талаар энэ айлын багийн Оливер болон Ник хоёр ямар гайхалтай хоёр вэ те ямар амар адгуус шиг амтд вэ за юу чи яаж тайлбар. Нөгөө нэг алтын шүдэт донд орон заж гэсэн ерөөсө чимээгүй хараад өнгөрсөнгүй. Бид нэр одоо ийм хоёр юмд ялагдчихлаа гэж те. Гэхдээ яалчвал энэ хоёрын тоглолт үнэхээр гайхалтай байсан шүү дээ тэр сүүлийн мөчөд. Бүхий л юмыг тэр мөнгөөр үнэлэх дуртай. Энэ Дон Лорензогийн хувьд бол саяны энэ хоёрын гол болохоор тийм 100 сая йенд бол хангалттай хүрнэ гэж хэлж байна. За энэ тэгтээ амар сони болтголтой. За айлын багийнх нь энэ хоёр шиг гайхалтай тоглохоо хийчихв. Бараг ялгадахаас зүгээр аргагүй гэх те хүлээж аваад бараг баяртай байж хахад манай Исагигийн багийн Kaiser нээс эдэр бүр амар л ууртай байдаг л да та нарын харж байгаагаар. Уг нь ялж байгаа юм. За мэдээж өрсөлдөгчд гэр мэдчихээн л та. Тэг яг за Симет тэдний зөвөө би юугаа бүтгэж байгаагүй чи. За ийхүү Isagi Hiyori 2 цогтаа баяраа тэмдэглэж те одоо хоорондоо ингээд ялтын дараах харилцаараа явагддаг да нэг тиймэрхүү юм явж байгаа. За Isagiгийн өнцгөөс бодохоор чи үнэхээр надаа үнэхээр гайхалтай дамжуулт өглөө. Чиний одоо цохилт надаа тийм ирчгэж өгсөн шүү. Баярлаа те миний андаа гэд ингээ хандаад байгаа байхгүй юу? Гүн Isagi чаавс. Харин нөгөө талд Hiyori болохоор те хоёлоо нэгэндээ бүрий итгээгүүл энэ бол маш эрсдэлтэй үйлдэл байсан. Май бродер шишдэгчлэг үлдээ. Зөвхөн яг хаа. Нэг тиймэрхүү одоо онлайн маягийн юм ярьж байгаа. Тэгснээ хамгийн сүлд нэ. Hiyori-гийн Isagi хэлсэн үг болохоор одоо надаа ингээд Meta Wish-ийн зааж өгөөд ингээд шинэ ертөнцийг харуулсанд баярлаа. Одоо хоёлаараас ингээд те хоёлаа хизээж ахиж хацааг хамтрахгүй. Одоо чи ингээд зайлаа би хамгийн шилдэг нь болно гэдэг байгаа. Энэ Hiyori болохоор энэ тоглолтыг дуусгаад шууд энэ Blue Lock-оос гарах зорилготой байсан юм байна л да. Даанч ингээд Isagi Hiyori-г дуудаж талбайд гаргаж ирээд одоо голын нэг хэсэг болгоод ингээд тийм эго те хамгийн юм ингээд мэдрүүлчихэж байгаа да ингээд цус бослох мэдрэмжийг. Тэгсэн чиг Hiyori болохоор за би одоо ерөөсөө яаж ийм нас тэгээ салж чадах юм бэ? Наа нэг тиймэрхүү. Над шиг ийм төгс дамжуулалт өгдөг хүн хаач байхгүй. Тиймээс чи ахаад те ганцхан удаа тийм миний ингээд төгс дамжуулалтыг ингээд ер нь ямар нэгэн байдлаар алдах юм бол би бол чамайг шууд хаяа шүү гэж Isagi хэлж байгаа мэн л да. Амар тийм бусдыг өвдөх дуртай садист хүн байдаг байхгүй юу? Isagi ч гэсэн ёо чи одоо хүн айлгаа хийчих юм чи юм уу? Ямар муухай садист юм бэ гэсэн чинь харин Hiyori угаасаа л өөрийгөө ультра садист гэж хэлдэг л дээ. Яг би энэ садистийн төвийг тайлбарлахгүй та нар тийг ойлгочихгүй. За энд ч яг ингээ 3-2-ын харьцаатай ингээ тоглолт дуусж байгаа. Харин нөгөө талд Manchester City-гийн одоо хин Rio байгаа, Nagi байгаа энэ баг Rini багтай таарсан ингээ тоглож байна. Nagi болохоор энэ нар бөмбөгний төлөө нэлээд ширүүн тэмцэлтэй энд ингээд орж байсан ч гэсэн Rin бүр давуу илүүрхэнгүүтээ бөмбөгөө аваад урагшаага дайрч яадаг л та. Rin бөмбөгөө тугаад айлын талбайд явж байна. Бараг 16-ын шугамны гадна ингээ 3 тоглогчийн өмнөрөө зогсдог л доо. Гэхдээ энэ бүх тоглогчид even Nagi хүртэл ингээд Rin-ийг зогсооход хангалтгүй байдаг л да. Шууд тэр гадна одоо 16-гийн шугамны гаднаас цохоод гол оруулаад 3-1-ээр дуусчдаг. Бүр яг л энэ тоглолт руу хувиг уу дуусчлаа. За яах вэ? За Rin бүр яг тэрхүү голыг оруулснаа ягаад ч юм бэ тэр тоглолтооч биш зүгээр л Isagi-г бодож яддаг л да. За Isagi одоо хүлээж байгаарай би чаа болгож тавина гэ тэ нүд бүдийг харж байна та нар. Энэ бүр яг хүн алхаар хэмжээний нүд байгаа сте. Rin-ийг зогсоохгоо чаавс нөгөө нэг Nagi газар хөвтөд өгчээ гүйцэлгөө. Тэгээд яг тэр хөвцсөн чигээрээ ингээд Nagi Rin-аас асуудаг л да. Чи ингээд уулзах болгонд л илүү хүчтэй болсон байх юм. Юу чамааг юм хүчтэй болгоод байна вэ гэдэг. Тэгтэл Rin бүр ямар ч эргэлзээгүй хариултаа хэлдэг л дээ. Би өөрийн ах болон Isagi хоёрыг буулгаж авмаар байна. Тэ тэдний дээр ормоор байна гэж одоо Nagi хариулдаг. Nagi яг нэг тийм шархацсан зэрэг шиг одоо хөвдцээ хэвэл асуугаад байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээд
чи тэднийг буулгаад авчихвал дараа нь яах юм гэж асуудаг л да. Тэгсэн чинь Рин болохоор тэрийг би яаж мэдгийг гэж шууд хариулна. Рины хандж байгаа хандлага мандлага бүр бусдаасаа тэс өөр заяа. Хөлбөмбөгийн ертөнцийг зөвхөн би өдөрдөх болно. Миний өмнө гарч ирсэн хинч бай тэрийг би там руу явуулж чадна. Ойлгосон биз гэж нэг хөөрхий жавс нөгөө нагийн руу муухаарнаа. За тэгэхээр бид хүн буцаад бастард мөнхөн болон Юберсийн талбай дээр ирдэг л дээ. Одоо нөгөө нэг Кайзер ч болохоор Исагитай хоёулаа хин нэг гол оруулахаа үзьяг хэлсэн дээ. Яг тэр хэлсүүг нь одоо манай Исагигийн толгойд явангуудаа те Исаги чи дөрөв 2 гол оруулсан шүү дээ. Би ялчглаа гэд амар баяртай байдаг. Нэрхүү яар нөгөө нэг цагаан хоолоод угарнаа. Бүхий л тоглолтууд дууссан учраас одоо нөгөө нэг хамгийн өндөр одоо дүнгээр үнэлэгдсэн хүмүүсийг ингээд зарладаг да. Яг тэрийг чинь зарлаж байгаа байхгүй юу? За мэдээж тэрхүү жагсаалт доороос эхэлдэг л дээ. За доотлын 30 дугаар байрнаас эхлээл дээшээгээ гүйлгээл. За би угаасаа тэгэл энэ 30 тоглогчийг нэрлээд дахиж хайшин шууд топ 5 руугаа явцгаая. 5 дугаар хайранд Конигами чигээр 2 орсон байдаг л да. Тэд хоёулаа 50 сая одоо йенээр үнэлэгдсэн бөгөөд хоёулангийн ингээд 5 дугаар хайр бичсэн. 4 дугаар хайранд болохоор 66 сая йенээр Баачер оржээ. За ийхүү хамгийн шилдэг 3 тоглогч буюу те одоо шилдэг 3-ыг зарлаа шүү гэж тэр цагаан хоолойнд бүр тодогдож хэлээд байгаа байхгүй юу? Бор бусдаасаа амар их дүнгээр зөрүүтэй байдаг л да. Тэдний 3 дугаар хайранд болохоор Баро Шохэй нийт 130 сая йенээр үнэлэгдсэн байдаг. 2 дугаар хайранд болохоор манай голдрын залуу Исаги 150 сая йен. За гэхдээ 1 дугаар хайрыг нээх одоо тэгэл гайхаад байх хэрэг байхгүй зү. Угаасаа л Рин байгаа. Харин үнийн дүн нь болохоор 180 сая йен. За Blue Lock-ийн залуусыг ингээд харуулж дуусны дараа дараагийн үнээр Kaiser гарч ирдэг л дээ. Нийт 300 сая йен. Одоо ингээд үнэлэгдсэн байдаг хэвгүй юу? Энэхүү хүсэлтийг тавьсан баг болохоор Laril буюу одоо нөгөө нэг та бүхний сайн мэдхээр одоо Рины ах Итоши Саягийн байдаг баг юм. Энэхүү мэдээнд болохоор одоо энэ хин амар баярлаг л да. Нээсэн Kaiser одоо найзлаг идаад чаваас найзлаг гэж хэлээ. Өө зөв Kaiser чи чадлаа штэ чи бүр асар их мөнгөөр үнэлэгдэж байна те. Шинэ багт хүчтэй багт орж чадах нэ гэд баярлаад Kaiser дээр хүрээд ирэхэд нь Kaiser бүр те улаан уур хилэнтэй автаа те сая Исагид ялагдчихж байгаа штэ. Надад тэр 320 сая йен Laril тэр новшин багцын хэд чамаагүй те. Би зүгээр л Исагиг болгож тавьмаар байна. Миний энтэй хүсэл дотор яг өөрийгөө алах нь. Нэг иймэрхүү байдалтай байж байна л да гэсэн. За мэдээж тэдний энэ их хүсэлт тэмүүлэл уур хилэн те өшөө хорслыг одоо дарах ганцхан тоглолт байгаа штэ. Тэр нь болохоор PXG-ийн эсрэг Bastard München. За та нар мартсан байж магадгүй одоо энэ Neo Egoist League-ний 5 баг байгаа да. Тэгэхээр дөрөв нь ингээд хоорондоо 2-2-ороо тоглож нэг нь амарч явах хэвээр. Энэ удаад болохоор манай Bastard München-ний залуус амрах цаг нь иржээ. За нөгөө талд болохоор одоо Spain-ийн Barca болон Францын PXG хоорондоо тоглож байна. Харин тэдний нөгөө талд болохоор Английн Manchester City болон Италийн Juventus хоорондоо тоглож байгаа жишээ нь. За яг тэрхүү ярэ амар ууртай Kaiser маань бэлтгэлээ хийж байдаг л да. Яг уг нь Kaiser-ийн энэ Neo Egoist League-д ирсэн шалтгаан нь болохоор Noel Novak давах байсан бохгүй юу? Дааж тэгсэн чинь нэг рандом Япон хүүхэд гарч ирсэнэ те. Бүр Kaiser-ыг 2-0 дэж мэлдаад энэ. Ягаад тахаар уурж авахгүй юу гэж. За тиймээс би ийм амар ичгүүртэй байдалтай гэртээ харихгүй. Заавал Исагиг буулгаж авч яж харнаа гэж өөртөө ийм тангараг өргөдөг. Мэдээж түүний дэрэгдээс хизээч холдоогүй яг ингээд дэрэгдэн байгаа нэг хүн байгаа л да. Тэр бол Нэс. За хэдүүлээ одоогор бол Нэсийн түүхтэй танилцсан л да. Би яг нэг бүтэн уншсан болохоор та зүгээр товчхон танилцаад байдаг заяа. За Нэсийн аав ээжэл нь болохоор тийм амар шинжлэх ухааны хүмүүс юм байна л да эрдэмтэд. Нэс уг нь багтаа айгүй юм номонд дуртай байжээ. Эд шидтэй номонд, баатартай номонд те ямар нэгэн байдлаар ичдийг бүтээж болох уу гэж аав ээж нь асуух болгод наа чин боломжгүй мөрийнхөө. Наа чин логикоос гадуурх зүйлгээд үгүйсгдэг байсан байна л да. Нөгөө Нэсмэн чавс өөрийгөө шиддэн гэж төсөөлөө те өөртөх уц мовц хийгээд шид гаргаж ирэх гээд айгүй хичээгээд байгаа хгүй явал зүгээр л нэг гинэн хүүхдийн мөрөөдөл заяа. Тэрхүү мөрөөдлийн ах их чинь битгий хэлбэр аав ээж нь бүр амар үгүйсгдэг л дээ. Яагаад ч юм бэ? Тэ ийм боломжгүй зүйлийг хүсдэг хүн манай гэрт хэрэггүй гэд бүр хэлцдэг. За нөгөө Нэсман бүр айгүй те мөрөөдөлтөй бууж өгөөд бүхий л зүйл ингээд те хэцүү зовлонтой байхад өөрийн гэсэн нэг ид шидэг олсон байдгийн байна л да. Тэр нь болохоор хөл бөмбөг байж гинэ. Ганцхан тоглогчл тэр нэг те торрент бөмбөгийг хүргэснээр бүхэл бүтэн цэнгэлдэх дүүрэн хүмүүсийг тэгж их хөгжөөж тэгж их баяр баясгалыг мэдрүүлж те одоо тэр доторх аавра ямар байх вэ? Яг тэрхүү одоо мөчийг ингээд мэдэрснээс хойш Нэс хөл бөмбөгчдийг шиддэн гэж боддог болсон. За яг өөрийнхөө хувьд тийм шидлэх зүйлийг олсноор Нэс одоо багийнхаа мөрөөдлийг хөөж чадхаар болж байгаа хгүй юу? Тэр хойд талбай дээрээ бэлтгэл хийгээд гэрийнхнэр хичнээн доромжилжсэн ч гэсэн ингээд тэ ерөөсө бууж өгөөгүй байх нь. Түүнд нэг өдөр нэгэн залуу ирж манай клуб тоглож про тоглогч болохгүй гэж асуудаг л да. Тэр нь одоогийн Bastard München баг.
Нээс бүр мөрөөдлийнхөө төлөө айгүй хичээнэ. Эхний тоглолт дээрээ тэгтээ хизээл хүн болгонд их лаагаад байдаг байлаа. Бүр яг л шалбаа хөмөх заяа. Яг энэ тоглолтын дээрээ бүр үнэхээр шалбаа хөмөхнө. Тэрхүү олон жил мэргэжлийн төвчөнд тоглолцсон хүмүүсийн ачаал бүр нээс юу ч биш байсан гэдгээ ойлгодог хэвгүй юу? Яг л те ингээд газар унаал яг тэр нүдэнд тэр гэр бүлийнхний нэг хар нүдтэй харагдаж байгаа бас левгүй заяа. Энэ бас левгүй. Гэтэл түүний урдуур яг л нэг номных нь хөлөөгөө атарч нэг хүн гарч ирж байгаа нь Кайзер gaахгүй юу? Кайзер гарч ирэнгүүтээ хөөе ялагдагчаа. Чи боломжгүй зүйлд итгэдэггүй гэж асуудаг. Нээс болохоор те би мэрэгжлийн тоглолттой хажууд хизээч тийм сайн тоглоно гэж байхгүй юм байна гэд өөртөө ингээд те өөрийнх нь мөрөөдөл боломжгүй байсан гэд итгэжээс аахгүй юу? Яг тэрхүү бодлыг нь Кайзер бүр яг таг хилждэг л дээ. Чи сая юм бодсон үстэй. Би надад ч мэднэ. Наад ч юм бол ерөөсөө тийм хараал шиг зүйлээ гэдэг. За ерөөхдөө бол Кайзерийн хэлсүүг бол их ингийн. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг боломжгүйгээ бодчих юм бол чи наадхаа ингээд толгой дотроо боломжгүйгээд буугаад өгцөнгөө програмчилж байгаа гэсэн үг байхгүй юу? Би тийм урт удаан амьдрахын тулд өөрийнхөө чадварыг золиослдог хүмүүст хамгийн дургуулдэ гэж Кайзер хэлнэ л дээ. За ерөөд бол түрүүнээс хойш ингээд нээс ганцаараа хичээгээдээ ерөөсө буужихгүй тоглоодсон да. Яг тэр бууж өгөх мөчтөр нь Кайзер гарч ирэнгүүтээ одоо те би чиний над дутууд улмыг тоглолтыг чинь би ингээд төгс олгоод өгөө. Хоёулаа ингээд цугтаа хийцгээе гэж гараа сонгодог байхгүй юу? Тиймээс нээс болохоор Кайзерт итгэхээр шийдсэн байдаг л да. Нээс өөрийнхөө бүтээлч байдал буюу тэр одоо ид шидэ ашиглаж Кайзертай нэлээд хосолт тоглох гэж үзэн л дээ. Даанч түүний дамжуулалт хэтэрхий ингээд удаан байж таарчээ. За энэ бөмбөг яагаад ч Кайзерт хүрэхгүй гэд бодож байсан боловч Кайзер нөгөө бөмбөгийг тогтоохчгүй шууд зохингуудаа гол оруулдаг л да. За ерөөд бол Кайзер нээс хоёр хоорондоо аргаа олоод цугтаа ингээд бастард мөнхөнд орж исэн түүх байхгүй юу? Тэр хоёр тэгээд энэ мөчөөс эхэлж цугтаа хооллож, цугтаа өглөө босч, цугтаа усанд орж те бүр яг л жиггэн найзууд байгаа сте. Яг энэхүү ирээ Кайзер өөрийнхөө түүхийг ярьдаг л да. Кайзер уг нь анхандаа тийм амар юм хүчтэй зөрөгтэй хүн бол байгаагүй юм байна. Үнэхээр тийм ментали сэтгэл зүйн хувьд тийм дорой одоо ямар нэгэн зүйл боломжгүй юм шиг харагдвал шууд л буугаад өгчдөг төрлийн хүн байсан гэх юм уу? За тэгээд Кайзер болохоор энэхүү сэтгэл зүйн дорой байдлаа яаж давж гарсан бэ гэвэл өөрөө ингээд өөрийгөө дорой гэж мэдрэх болгондоо одоо энэ хүзүүн дээрээ цэнхэр өнгийн сарнаа шивүүлдэг, шивээс хийлэгдэг. За яагаад заавал энэ цэнхэр сарнаа юм бэ гэвэл энэ цэнхэр сарнаа нь өөрөө тийм боломжгүй зүйлийг биелүүлэх гэсэн утгатай байна л да. Одоо яг байгаль дээр хизээч цэнхэр сарнаа оршдгоо заяа. Үүнийг заавал тийм шинжлэх ухааны аргаар ингээд гаргаж авдаг. Ерөнхийдөө бол тийм боломжгүйг биелүүлж байгалийн хуулийг зөрчнө гэсэн утгаар байгаа байхгүй юу? За яг энэхүү үгсэд нь л одоо нээс аврагдж исэн юм шиг байгаа юм л да. Ерөнхийдөө бол энэ Кайзерийн мөрөөдөл нээсийн ч гэсэн мөрөөдөл болж хувирсан гэсэн үг. Тэдний мөрөөдөл бол клубуудын авраг болон дэлхийн аврагт ялах. Даанч юу тэр клубын авраг дэлхийн аврага энд нэг бүлүү локийн усгай бацаанд ялагдаад байж яаж чадах юм бэ те? Тэгэл ингээд нээс ингээд Кайзерийн өрөөрөө явж ясан чи Кайзер ингээд хоолоогоо боогоод доошоо сууждаг гэхгүй юу? Нээс ч бүр яаран сандран зүгээрөө Кайзер яагаад байгаа юм бэ гэж ойртож хажууд нь суунаа. Нэгтэл нөгөө мөө Кайзер ч бүр айхтар л энэ суц моц нь гарцсан инээж юм л та. Би өөртөө шин зэвсэг олчихлоо. Үүгээр одоо Исагийн Йойчиг одоо няцалж чаднаа бүр байхгүй болгоно л гэж байна. За яг тэрхүү яар манай дөрөвөндөө орж ирээд амарч байна. Нөгөө нэг корона чи ингээд тоо очихсан заяо. Хэрвээ бид талбай дээр гол оруулвал тэр нь 30-аас 50 сая йен болох юм байна. Тийм үү? Залуусч зөвшөөрөө за баг тийм бахта. Тэрвээ голын ассист өгөхгүй тэр нь баг 20 сая болоодох шиг байсан. Ингээд хоорондоо ярилцж байдаг л да. Исагийн ч гэсэн яг таблет урьчихсан тэрэн дээр өөрийнхөө мөнгөнд үг харангуудаа яа би Ринээс 30 саяар л хоол байна. За яаж яагаад болгоно гэсэн байдалтай хэвтчээдэг. Яг тэрхүү үед болохоор PXG-ийн эсрэг Барса гэсэн одоо тийм тоглолт эхэлж байдаг байхгүй юу? Тэрийг бөөндөө явж үзсгээе гэж дууддаг. Бөмбөг PXG-ийн талаас гарчээ. Рин л бөмбөгийг туугаад урагшааг үүж. Харин нөгөө шийдэ болохоор сандтай сууж шүү. Ринийг зогсоох гэж Бачера болон одоо Отоё хоёр ингээд урд нь тулж гарч ирж байгаа байхгүй юу? Гэхдээ яг хөө Рин тийм ч бас амиа байсангүй. Хойдлын хоёр тоглогчдод дамжуулаад хөөрхөн урагшаага даваа гарцдгийн. Дэрхүү бөмбөг PXG-ийн 6-гийн номертой Чарлз гэх залуу дээр ирдэг л дээ. Чарлз ирсэн бөмбөгийг бүр ямар ч эргэлзээгүй шууд л буцаагаар энэ рүү урагшаага дамжуулдаг. Үүнээс хойш бараг нэг тайлбарлахын эц байхгүй л ахалтаа Рин тэрхүү бөмбөгийг шууд тийм curved ball буюу одоо дайли цохилтоор оруулангуудаа гол хийждэг. За тэрхүү голын дараа нэг одоо энэ нэг одоо айлын PXG-ийн их багш байгаа байхгүй юу? Шууд алгажсангуудаа. За одоо нэг сэлгээ оруулчих уу гэд. Тэгээд Ринийг шууд суулгангуудаа Шидог оруулж байгаа. Данганц Шидог ч бишээ түүнийг одоо хоёр туслахтай нь буюу одоо юу дагуултай нь оруулаад байгаа юм яагаад байгаа юм бүү мэд. Цагтаа яг ингээд бас одоо Цүрүги болон Карусо гэсэн хоёр залуу орж байгаа байхгүй цугтаа. Ингэснээр одоо PXG-ийн гаргаж байгаа хөлбөмбөгийн тактик бүр тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа. За миний ойлгосноор болохоор шууд Рин гол хийгээд араас нь одоо айлд нь бөмбөг байх үед одоо энэ хурд хүч цайдаа Шидог гаргаад ирж байгаа л та. Барсагийн тууж явжсэн бөмбөгийг тэрхүү Карасог их залуу ямар ч
одоо амархан авчдаг ингээд авчдаг юм байна л да. Тэгэл шургаж ороод авчихна л да. Карасогийн салгаж авсан бөмбөгийг шууд л нөгөө цөрүүгийн авч цөрүүгийгээс 6 номертой Чарльз дээр очино. Чарльз ёстой ойлгомжтой байгаа штэ. Шууд л голын дамжуулалт Шидо руу явуулцдаг. Мэдээж энэ Шидо яаж боломжийг алдах вэ? Шууд л код гол оруулчихна. Угаасаа энэ гол алдах боломжгүй царай байгаа зү. Тэгэхээр одоо энэ PXG-ийн Чарльз Шевалери гэдэг энэ 6 номертой залууд үнэхээр эвгүй дамжуулалт өгдөг нөхөр гэдэг нь бүр цаанаасаа харагдаж байгааз. За харин нөгөө талд 8 дахь тоглолтод Uber-C эсрэг Manchester City тоглож яддаг л та. Тэгээд Крис Принц орилж байдаг хгүй ягаад ч юм. Наатаха Наги руу бөмбөгөө дамжуулаа гэд. Нагиж тэнд өөрийгөө мэдрээд бөмбөгөө авчихсан чаддаг юм бол намайг зогсоол доо гэд ингээ урагшаага гүйжэлгий. Харин Нагигийн өдөөс нөгөө нэг гоц авьяастай хамгаалагч буюу Дон Лорензо гарч ирэн л дээ мөнгөнд дуртай нөхөр. Нагиж Лорензог харангуйтаа зог тусчихсан гавьяндаа зогсож байгаад араас нь Рио на бөмбөгөө өшөглөөч гэж орилоод дууддаг. Наги бүр ашгүй нэг ухаан орвоо нэг бөмбөгөө өшгөлсөн боловч нөгөөдг нь хитрхи оройтсан байдаг л да. Төрийг нь Оливер Айко зогсооноо. За инхүү Uber сөрөг довтлоонд орж ил гинэлтэй нөгөө бөмбөгийн Баро авсан явж гин. Баро тоглоомыг дуусгахаар шийджээ. Шууд л айлын 16-гийн шугамын гадаас шулуун цохилт хийдэг. Дэрхүү бөмбөгийн Чигири хаана. Чигири асар хурдан хөлөө ашиглаж 90 м гарч ирж бөмбөгийг хаасан боловч энэ доор нь юу гэж байгаа мяа гэнэ за тэрж байгаа. Чигирийн хаасан бөмбөг хажуу шигээ үсэржээ. Тэрхүү бөмбөгийн Сендо шуута авдаг. За бараг авдаг ч гэжтэй хоёр хамгаалагчийн дундаас тэмцэлдэж гарч иржэнгүүтээ шууд шулуун цохилтоор гол хийдгийн. За ийхүү 8 дахь тоглолтын үр дүн буюу Uber-с Manchester City 3-1-ийн харьцаатай буулгаж авснаар Рио Чигири тэгээд Нагигийн баг ялагдчихлаа л та. Тэрхүү тоглолтын дараа нөгөө нэг Агигээ залууч Риод хэлдэг байхгүй юу? Хоёр дахиад ганцхан тоглолт үлдлээ. Хэрвээ хоёр наад ингээд хогийн найз нөхөдийн тоглох аргаараа тоглосоор байвал хизээч ерөөсөө үнэлэгдэж чадахгүй шүү гэдгийг. Харин яг тэрхүү яар Наги болохоор Барогоос асуудаг л да. Чи яагаад төлбөмбөг тоглолт юм бэ гэж нөгөө нэг асуулт асууна. Ойлгомжтой биш юм уу? Би дэлхийн шилдэг хөлбөмбөгч болно гэж Баро хариулна. Тийм үү? Тэрний дараа яах вүлээ гэж Наги ахин асууна. Мэдээж би хөлбөмбөгийн хаан болно. Тэгээд миний одоо тэдмийг авах гэсэн хэнийг ч өснө няц дарнаа гэж хэлдэг л дээ Барогийн хариулт нь. Нэгснээ Баро гинт урлаа чи ер нь төрнөөс юу асуугаад байгаа? Чам шиг хагас дотоо амтан энэ дэлхийн төвшөнд тоглох ёсгүй гэд ер нь одоо Нагид ингээ хэлдэг хэвгүй юу? Яг хоо одоо Наги чи өөрөө яагаад хөлбөмбөг тоглохоо уушраа олохгүй ингээ хүмүүсийн ингээ яагаад тоглолтыг асуугаа яваад байгаа та. Тиймээс энэхүү Барогийн үгс Нагид нилээдгүй их зүйл бодуулахаар зүйл нилээ хүнд тусдаг л да одоо яалт юм лээ. За харин нөгөө талд PXG болон Барсагийн тоглолт мөн дуусчээ. 3-2-ын харьцаад PXG ялсан байдаг. Тэгэхээр одоо нэг ч ялагдаагүй хоёр баг гарч ирж байгаа байхгүй юу? Нэг нь одоо манай Бастард Мюнхен, нөгөөх нь PXG. Хоёулаа 3-0 3-0 харьцаатай байгаа. За ийхүү 7 болон 8 дахь тоглолт дуусны дараа бусдынх нь одоо ингээд мөнгөнд дүү илүү өсөж байгаа та өөрчлөгдөж байгаа та. Тийг нь одоо бид нарт харуулна л да. 4-р харинд Шидо орж ирсэн байдаг 100 сая йенээр үнэлэгдэж. Харин 2-р харинд манай Исаги байсан бол түүний хажууд Баро нэмэгдэжээ. Хоёулаа 150 сая йенээр үнэлэгдэж байгаа. Мэдээж Рини үнэн дүнч өссөн байдаг л да. Тэр 1-р харинд Твэрэ мөртлөө одоо Шанглын сан 198 сая болж өссөн байгаа. За яг хөө зарим хүмүүс энд ингээд бараг живж өгчээд юм байж. Харин зарим нь энд одоо ерөөсөө амар цангаж байгаа штэ. Бүгдээрээ Английн локер руу явна л да. Наги Рио хоёр хоёулахнаа үлджээ. Тэдний одоо амлсан мөнгөнд дүн ч гэсэн нилээдгүй буурсан байгаа сүлд яаж чокерлоо тийм үстэй. Тиймээс Рио нилээдгүй санаа зовсон байдаг л да. Хоёул одоо энэ болох сүүлийн тоглолтын дээр ямар нэгэн зүйл хийхгүй л хоёулаа ингээ зайлах нэ гэтэл Наги өдөөс нь тийм ээ чиний зөв бид хоёрт өөрчлөлт хэрэгтэй. Хэрвээ бид өөрчлөгдсөөр байхгүй л хизээч хоёулаа сайжирч чадахгүй. Хизээч дэлхийн номер 1 болж чадахгүй гэдэг л дээ. Яг энэхүү үгсээ хэлж байгаа үеийн Нагигийн царай марыг харалт авралаа. Жагаас энэ одоо гөөл мөөл юм хайшин. Энэхүү үгсэн ч гэсэн хөөрхөн Риод уран болсон байдаг л да тийм ээ. Надад нэг санаа байна гэдэг. Нэг санаа яг юу байх вэ? Энэхүү бид Германы одоо хяналтын өрөөнд ирнэ. Новел багш нэг зүйл ярьж байна л да. За миний хэлсэнчлэн бидэнд ийм тоглолтын арга барил стратеги байна. Хэдүүлээ одоо энүүгээр тоглолцгоё. За би та нарт нэг л зүйл нэмж хэлье. Хэрвээ та нар 2 дугаар байранд орвол та нарыг хинч санахгүй. Та нар зүгээр энэ ертөнцөөс алга болно. Тиймээс Бастард Мюнхенд хизээч ялагдах боломж гарцах гаралгаа байхгүй гэж хэлдэг байхгүй юу? За ингээд болоо би явж унтлаа гэсэн чинь манай их багшийн ингээд өнгөрөөд одоо Жимпачи орж ирж байгаа. Ой чи яах гэдэг дарангуулгач вэ гэсэн чи зүгээр амар та чи явж зүгээр унт гээд манай их багшийг явуулцдаг. За сайхан миний эрдэнэсүүд та нартай ярих хэдэн зүйл байна гэсээр нөгөө нэг нүдний шилтэ нөхөр чи алхаад ороод иржээ шүү. Та нар миний хамгийн ихэнд энэ Нё Эгослейг эхэлж байхад та нарт нэг түлхүүр хэлсэн дээ. Тэрийг санаж байна уу гэдэг хэвгүй юу? Та тэр байгалаараа тоглоно гэдгийг хэлсэн үү гэж асууна л да. Тэгвэл тэр байгалаараа тоглоно гэдэг чи яг ямар утгатай үг юм бэ гэж нэмэж асууна. Мэдхгүй тэр зүгээр өөрийн тоглох арга барил юм болов эсвэл мөнгө зүгтэй холбоотой юм болов гэж
Яг л тааж асуудаг л даа. Та нар ёстой буруу бодож байна. Байгалаараа байдал гэдэг чинь өлсгөлөн хэлдэг хэвгүй юу? Энэ өлсгөлөн чамд хинч зааж өгдөггүй. Энэ угасаал цаанаас ч байдаг зүйл. Хэрвээ чи өлсөөл байх юм бол энэ чиний бодит төрөх чиний бодит зан чанарыг гаргаж ирээл байх болно. Хамгийн гол зүйл бол чи юугаар өлсөд байгаа юм бэ? Чи дэлхийн номер 1 болмоор байна уу? Чи зүгээр энгийн хүн болмоор байна уу? Чи яг юу хүсэж байгаа? Тэрийг өөрөө олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи олж мэдсэн тохиолдолд чи тэгвэл юугаа хүлээгээд байгаа юм? Тэр зүйлээ хийж өлсгөлөнгөө дарах нь чухал босуу. Дэлхийн нийт тэр чигээрээ гал гаргасан тийм өөрийнхөө зорилгодоо өмнөж байх хөлбөмбө хүчнийг хүлээсээр л байна. Энэхүү асар их өлсгөлн донд амьд гарсан хүмүүсийг л бид нар мэрэгжлийн их гэж дууддаг. Тэгэхээр миний өлсгөлэн хүүхдүүдээ та нар гэрэлтгэд биелнэ үү гэж хэлдэг л дээ. За тэгэхээр guys манай өнөөдрийн бичлэг үгээр дуусчихин л да. Дараагийн бичлэг болохоор Neo Eagles лигийн хамгийн сүүлийн тоглолт болох PXG-ийн эсрэг манай Bastard мөнхөн тоглох юм байна. Бидний удаан хүлээсэн Isagi-гийн эсрэг Rini тоглолт дээрээс нь Kaiser-ийн галзуур болно те. Бас зөндөө зүйл байгаа байхгүй. Тэрийг дараагийн бичлэгээр үзэж чадах нэ. За тэгээд бидний бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Хэрвээ бидний ивент итгэхийг хүсвэл доорх дансан донешиж болно шүү guys. Баярлалаа.